Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Пүрхүүгийн Бат хуйг. Зэрлэг зөрлөг өгүүлэг. Бороо гинт орсон шигээ гинт зогсов. Ус шалбаг туучсаар харж яваа хоёр эр хүнсний мухлагаас архи аваад тухтайхан сууж угаад хүртчихээр газар хайна. Голын мушгирсан тохойд бийсэн түшээд орооцолдон ургасан бургасны сүүдэрт суухаар болжээ. Эрэм хоёр шиг эвлэлдэж ургасан моддын дор суугаад архиан задлаа. Газар чигтэй тул нэг нь өмсч явсан ногоон цуваан тайлаад дэвсв. Ёс бодож эхлээд хангай дэлхийдэн сэржим өргөв. Уул хангай минь аварч өршөө. Муу бүхэн цаагуур. Хүй. Манай зөрлөг усанд автчихж хартаа хэмээн баруун хойшоо хард зогсоод сэржим өргсөн эр хашгирлаа. Үнэхээр төмөр замын жижигхэн зөрлөгийн хэдэн байшин нэлийсэн усан дунд дайвалзсан харагдана. Энд бороо бишгүй л орж байдаг. Гэхдээ өнөөдрийг шиг ийм устай бороо өмнө нь асгаж байсангүй. Хөөе. Өнөө мө эхнэр хүүхдүүд арай урсч байгаагүй байгаа гэж хэлээд архинаасаа хундгалан нөгөөхтөө барив. За яавал гэж ядаж дээвэр дээрээ гараад сууха мэдэх байлгүй дээ. Хайрхан минь дотор зураад яасан чанга орж байх юм бэ? Байдгаараа ярваасан эр архиныхаа араас голын уснаас хундгаараа хутгаж залиглав. Сайртай том хөлийнхэн монийсэн хуруунуудын завсраар саяхан орсон борооны газар шингэж амжаагүй ус булталзна. Чич хүүхдүүдээсээ илүү эхнэртэй л санаа зовоод байна да. Танаа эхнэр баргийн усанд урсахгүй. Даад сайтай. Тэгэд ч арц хүж асаагаад бурхан тахилдаан залбираад аргалчихна гэж хэлээд пар инээлээ. Өрвийсэн халмигтай эрийн чанга инээднээс бургасны мөчр дээр суусан хэдэн бор шувууд дэрхийн үргэж сөрглөн нислээ. Хоосон архины ишил хөсөр хэвтээд бөөрөн наранд бүлээцүүлэх мэт гялалсан байна. Ёрн чи эхнэрээ дэндүү дураар нь тавьчихсан юм. Юм чөлөхгүй байхаар чин давраад бүр толгой дээр чин гараа суучихч. Ямар сайнтай гарын алга байхгүй хүүхэд төрөвлөхөвдөө. Шинхэн задалсан архинаас хундгалж дуу муутайхан нугдаан суух нөгөөхтөн өрөвгөр халмигт бариваа. Голын эхний дов сондуул дунд хэдэн бүдүүн улаан өхөр чөдөртэй ганц бараан адуу хэдхэн хоногийн өмнө хотоос ирсэн загасчдын төлсөн галын үнс нурам тоогоо тулсан 3 хөх чулуу харагдана. Дуу муута хундагтай архийг хөнтөрч хүртээд амаан тамшаалан чи намайг хотод яаж явсныг мэдхүү? Эр бор харцах шиг амтын явлаа штэ. Эста шуугуулж явлаа. Хурун жинэ тонгорох тойл арваа залуучуудын дунд салхин сенс шиг л юм эргэлддэг байлаа шүү дээ. Юунаас ч айдгүй явжтэй. Тэ зөрлөгийн хэдэн байшингаа өндөж харснаа. Ашгүй ус татраад байсан юмнууд байранда байх шиг байна гэлээм. Улсын сүдэр хоорондоо барьцалдаад бүрэнхий хэдийнэ нөмөрчээ. Хоёр эрийн толгой дээгүүр өлөн шумуул бужигналтна. Одоо манай хотод сайхан байгаа да. Залуучууд үдшээр хөлхөлдөөд л дуу шуу хөгжим гэрэл цацраад
Гэхдээ өрөвгөр халимагт солирдуу нүдэрээ нөгөөхөө нэг хараад баахан гайхуулсанд тэсэлгүй. Чи тэгээд мандаж явсан дээр хоттой амьдрахгүй яах гэж манай энд ирсэн юм? Нэг л хотын эзэн байснараа гайхуулсан хүн. Би ч гэсэн аймгийн темст зангидсан бол буулгадаг, зансан бол гүйцээдэг л оюутан явлаа. Гэснэ газраас нойтон өвс сулгааж аваад дуу муутын нүүрлүү шидэв. Юу юугүй босоод барилцаж авах гэснэ хэн нь төвдсөнгүй. Өөдөөдөөс хараад хэсэг айхлан суулаа. Үг хэлгүй нудраг зөрүүлдэг нас нь нэгэнт одож. Ам хэлнээс цаашгүй ирчүүд болсноо хэн нь сайн мэдж байлаа. Төдлөггүй эвлэрэг бололтой арх хундаглах пол хийх чимээ харанхуйд сонсогдно. Үертэй голын тохойд үжийн харанхуй нөмөрчээ. Чи ангид уун гэж ба. Танай том хүүчин бадамын хийдийн хамбаламын хүүхэд гэлээ. Битгий хуц. Хэн тэгж байна? Би наадмын үгэнд чинь итгэдэггүй юм. Миний хүүчин бурхан байхгүй юу? Гэхдээ өрөвгөр үст хундагтай арх амд нь тулгаж хуруу гараан янз болгоод манай эхнэр сайн мэдэх хүнээс дуулсан гэсэн. Тэгээд ламын хүүхэд гарын алгагүй төрж байгаа юм мэдвүү? Мусан толгойтой. Тэгэд чи ер бусын ховлгаан төрлөө амтэр гэж эхнэрийнхээ үгэнд хууртаад хөрцглөөд явдаг. Барууны үйлс эргэн хургаж хэсэг босог нүүж яваа бусдыгаан дуудан хуралдана. Гүй тэр лам чинь яалтаггүй өндөр настай хүн байгаад манай хүүг төрхөөс 2 жилийн өмнө нүдэнэ бидтэй гэж сүмийсэн чи хилэнтэй харцаар өрөвгөр үстийг гөлрөв. Тэнэг чи лам нарыг мэдэхгүй байна. Тэд нар чинь ид шид эрдэм чадалтай улс. Чам шиг тэнэгийг хуурчхаа дөнгөн. Зорилгын зүгээс ногтын хуцах бүгдхэн сонсогдно. Салхины үг эргэж үзүүр нь их л орхин болсон нь удахгүй дахиад бороо орохын шинж. Хэдэн жилийн өмнө муу дуутын эхнэрээс нэг сонин хүү төржээ. Эхэндээ хэнч анзаарсангүй. Эрүүл чирэг булбраа гэхэд багдмаар цагаан царайтай, хачин тунгалаг нүдтэй, зорилгын хэдэн халдвартай зүүрлэхээргүй цэвэрхэн ажээ. Тун удалгүй хүүгийн алганд ус тогтдоггүй болохыг ээж нь анзаарчээ. Нарны гэрэл нэвт тусна. Хараагүй хүн бол итгэхээргүй. Бүгд л хүүг үзэхээр ирцгээж гайхсандаа хэлэгч үггүй хийл толгой сэгсрэлддэг байв. Хүн янз төржил байдаг. Гэтэл гарын алгагүй хүн төрөх гэж байхаа хэмээн шуугилдахаас хэтэрсэнгүй. Үнэндээ зорилгын хэдэн хүний ухаан санаанаас хитийдсэн явдал болжээ. Ээж нь хүүгэн тэврээд хот орж эмнэлэгт үзүүлнэ гэж явсаар хэд хоногийн дараа ихэд баяртай ирэв. Тэр өдрөөс хойш дуу муутынх бурхан шүтэн залж арцэг хүж өнгөрөлдөж өвгөн ламыг тэнгэрт дэвснээс хойш хүн орхон байсан бадамын хийдээс дутхааргүй болов. Эмнэлэг домлогт ч үзүүлсэнгүй. Таньдаг ламаас асуулаа. Миний хүүчин эгэл биш хүний хойд төрөл гинэ. Өнөө мө бадамын хийдийн өвгөн ламын сүнс юм байна шүү дээ хэмээн авгайчулд сайрхан ярьжээ. Хуучин цагт дэлгүүрийн агуулах байсан хэдэн дүнзэн байшинг буулгаж
Олон жилийн өмнө балгас болсон бадмын хийдийг сэргээж тойрон дээр нь шин сүм босгожээ. Залуу хөгшин нийлсэн 5-6 ламтай дөрвөн уншлагатай хийд хэмээн хавь орчиндоо нэг хэсэг мандаж байлаа. Өвгөн зовсон зүдэрсэн олны учир байдлыг гарын хаан алганд хараад л хэлдэг өвдөстэй байжээ. Гэвч өвгөн хамбыг өөд болсноос хойш арай дөнгүүр залуу лам нар нь нэг нэгээрэн төв суурин бараадсаар хийд эзгүй хаягджээ. Хаврын нэг нүдгүй шуурганаар авгайчул хэдэн улаан үнэнийхээ нялх тоглоомуудыг хашиж дулаан тогтоог нь гайхснаас хойш шөнтгөр ягаан хошуутай нялх тоглоомууд нь хавар зунгүй сүйдэрт нь хэвтэж байх болов. Дуу муутын эхнэр хүүгэн хувилгаан хүний хойд дүр хэмээн баяр багтал болж ярьсан нь зөрлөгийн эхнэрүүдэд таалагдсангүй. Хар залуугаас хормой султай амтан байсан юм. Сээтгэнж яваад өвгөн ламаас хүүхдтэй болоод хоцорсон юм гин. Энэ муу дуу муут дүүнг царайлчхаад хөөрхи юугаач мэдхэвт. Чаавас эхнэртэй араараа тавилчхаад одоо тэр ламынх нь хүүхдэд мөргөөд сууж байгаа юм да гэж жигжүг инээлдэн ховж болгон ярих болжээ. Хаагазрын бяцхан атаархал юунаас ч хэцүү. Тэр тусмаа бие биенээ сайн таньдаг жижиг газар худал үнэн ховжив атааж өтөө хэрхэн тасрах билээ. Олон хүн түүгээр чинь хоол хийж амьдрдаг юм шүү дээ. Яаж тэр хөгшин хүн хэмээн нөхрүүдийн гайхан асуухад ширв татцгааж. За муусан ирчүүд та нарыг мэдхгүй биш. Үхтлээ тийм юмдаа чадал тэнхээтэй байдаг юм хин нүлээ. Чээч гэсэндээ өөр юм харвал сэртэлцэж сэмбэгнээд яах бол таа. Хэмээн тас хэргэн нам болгожээ. Хоёр эр ус шалбааг туучин гойвын ганхан явсаар зөрлөг дээрээ хурж ирвэ. Дуу муута их л дуу шүү оржээ. Би хариугаа авна. Термос ихсгэрийг халаад хайчихъя л да. Хараар минь тавьж хөгшин ламаас хүүхдтэй болно гинэ хэмээн хамаг амтныг сэртэл хашгирав. Дуунаас найсандаа зөрлөгийн ногтож чимээгийн аядав. Өрөвгөр үст. Миний найз тайвшир. Сэтгэлэн барь хэмээн мөрөөр нь тэврэн аргадна. Төдхөн тэнгэр газар нийлв гэмээр болж дуу муут бурхан шүтэнэн төв байж хөөрхи эхнэрэн гэрээсээ үстэж гаргаад хашааны болонд нүдэж гарлаа. Зөрлөгийн хүүхнүүд харанхуй шөнийгч үл хайхран цуглаж дотроо багтай сайхнаар инээгч гаднаа гаслан орилж согтуу эрийг хараан зүхнэ. Дуу муут том хүүгийн хэд алгадаж минийх биш хүний шээс хэмээн орилж бархирсаар өрөвгөр үстэн дагуулan харанхуйд шингэн одвоо. Удалгүй голын тохойгоос ирчүүд орсоор сөөнгдүү хоолоогоор дуулах нь сонсогджээ. Хамгийн хачирхалтай нь маргааш өглөө дуу муутыг толгоогоо маажсаар гэртээ ороход том хүүгийн хэн алганд ус тогтож нарны гэрлээс алгаараа нүрэн халахалдаг болсон байлаа. Зөхөлөгдсөн Пүрэв хүүгийн Бат хуйг уншсан Эрхэнбаярын Бат дорж.